Асемийн тухай мөн ч их шуугж байна да. Ховор хүн гэдэг нэг энедмийн эмгэнэлтэй кино байдаг юм. Шинэ халаатай өмсөөрөө ширээнийхээ бүтээлгийг солиорой гэж сандран гүйлдэг хүмүүсийн тухай гардаг. Монгол улсын төр засгийн байдал одоо яг л ийм байна. Хэдхэн хоногийн төлөө тэр бумаар нь цацах зарлага сүйтгэлийн тухай одоо яриач нэмэргүй болсон. Монголын арай гайгүй чинэлэг давхаргын залуус бид машинаараа үйлчлээд өгөө. Тэр их мөнгө зарлагадаад хэрэггүй. Төр засагтаа бид туслая да энэ ч одоо гэсэн ч нэмэр болсонгүй. Энэ тухай учир шалтгаан ярил ярина. Асемийн дараа тэр хүнтэй майбах бензүүд хаана хэнд очих вэ? Тэр олон тэр бумаар барьсан зочдууд барилгууд хэний өмч болох вэ? Этэргээд хөврүүлнэ. За энэ ч яг бас нэгэн шин шуугаан дэгдлээ. Сүүлийн хэдэн жил нийслэлийн иргэд зүгээр л жордон сууж байгаа юм шиг өмхийн үнэр дунд амьдрах болсон. Яаж хэлээд нэмэргүй дүүлийн төр засаг нь мянган зовлон дүмэн бэрхшээл тоочоо суучдаг байлаа. Тэгсэн чинь өнгөрсөн 7 хоногт Асемаас өмнө нийслэлийн өмхийг арилгах шийдвэр гаргасан гэх шуугаан дэгдлээ. Уг нь маш сайхан мэдээ. Гэхдээ ямар ч юм сайн муу хоёр талтай байдаг. Муу талаас нь авч үзвэл өнөө ширээний бүтээлийг сольж гүйдэг хүмүүсэд харагдана. Өчнөө зовлонд очоод хөдөлж өгөхгүй байсан дарга нар чинь харин Асемийн сургаар шууд асуудлыг шийдчихв. Шууд утгаар нь харуул Монгол улсын иргэдийн эрүүл мэнд ямар ч үн цэнэгүй болсон ийгүү харагдана. Харин гадаадын зочдын тогтох нийслэлийн 1,300,000 иргэдээс ч үнэтэй болох нь ийхүү тодорно. За тэгээд дээрээс нь гадны зочдод ядарсан зүдэрсэн царай муутай иргэдэд харуулж нэрээ баасдахгүй тулд хөдөө гадаа хөөх тухайч яригдсан гэх мэт. Асем ба ширээний бүтээл төстэй байгаа биз?